Монгол телевизийн бүтээл. Сайн байцгаана уу үзэгчдээ. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар энхүү эхлэж байна. Энэ дугаарт маань загвардаг, царайлаг, хөгжмөлөг залуучууд оролцсноо. Чимээгүй номын санд тавтай мөр. Сайн байцгаана үзэгчдээ. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн шинэ дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Би бол номын сан Чанха. Номын санд нэг л дүрм үйлчлэн чимээ гаргах хоройтой. Энэ бол Чимээгүй номын сан. Өнөөдөр Чимээгүй номын сан тоглогчтойгоо танилцъя. DJ Shaq, DJ T, DJ Don Trito, DJ Una, DJ Anna, DJ Billy нар өнөөдөр тоглоно. Та нарт амжилт хүсье. Нэгдүгээр үеийн эхний шийтгэл. Гаднаас рок залуу орж ирж гайхамшигыг мэдрүүлнэ. Уна харин чимээгүй байх ёстой. Нэвтрүүлгийн хамгийн эхний даалгаврыг амжилттай биелүүлж мөнгө авч чадлаа. Гэхдээ шийтгэлүүд дөнгөж эхэлж байгааг санаарай. Уна даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40,000 төгрөг авчирлаа. Энэ бол дөнгөж эхний даалгавар шүү. За тусмаа. Зүгээр тосолж байгаа л шуулгачтай. Гой шийдэл биш үү? Монголд орж ирсэн. Дуртай сад орон заяа. Нэгдүгээр үеийн 2 дахь шийтгэл. Дон Трито шийтгэүүлнэ. Зөрүүлийн бэлтгэсэн хавтан дээр өндөг дүргсэн байна. Харин тэрэн дээр шийтгэүүлэгч маань 1 минутын турш гулгах ёстой. Хамгийн гол нь чимээ гаргаж болохгүй. Хэрвээ тэгж чадвал багтаан 40,000 төгрөг авчирна. Амжилт хүсье.
Үнэхээр хөгжилтэй байлаа. Ямар тааш даалгавраа биелүүлж чадсан. Мөнгө та нарыг залуусан. Дон төрөйтэй даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгө өндөн 80,000 төгрөг болж өслөө. Болголол өнгөлөөлээ. Цамцаа тайлбар. Нэгдүгээр үеийн 3 дахь шийтгэл дахиад л Дон төрөйтэй шийдгүүлнэ. Гаднаас гуталчин залуу орж ирж шийдгүүлэгчийн гутлыг биш хөлийг тослох ёстой. Хамгийн гол нь шийдгүүлэгч чимээ гаргах ёсгүй. Ингэж чадвал багтаан 40,000 төгрөг авчирна. Амжилтсан. Шийдгүүлж байгаа оролцогч даалгаврыг амжилттай биелүүлсэн ч багийн бусад гишүүд хэтэрхий их чимээтэй байлаа. Харамсалтай байна. Дон төрөйтэй уг нь хичээсэн харамсалтай нь багийн зарим гишүүд хэтэрхий их чимээ гаргалаа. Ингэснээр багтаа мөнгө авчирч чадсангүй. Багийн мөнгөнд үг хിവэ үлдлээ. Нэвтрүүлгийн 1-р үе өндөрлөж байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. 2-р үеэр эргээд уулзцгаая. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа хэн нэгэн амар хадагтай учирна. Шингэн зүү дунд харин 3 дахь шийтгэл юу байх вэ? Энэ бол чимээгүй номын сан. Чимээгүй номын сан 2-р үе. 2-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлснээр багтаа 60,000 төгрөг хожих боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Эхэл. Яг үний олоод идэв.
2 дугаар үеийн эхний шидэглийг DJ Анна биелүүлнэ. Тэр давстаа шорбог усыг 30 секундын дотор ууж дуусгах ёстой. Хэрвээ амжилттай даалгаврыг биелүүлж чадвал багтаан 60,000 төгрөг авчирна. Амжилт хүсье. Хоёр хуваа. За, чамд фото залуусан юм. 2 3. Доор биш дээ. Бүлээ. Шийтгүүлэгч оролцогч үнэхээр мундаг байж даалгаврыг амжилттай биелүүлснээр багийнхаа мөнгөн дүнг нэмж чадлаа. DJ Анна даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөн дүн 140,000 төгрөг болж өслөө. Тэр юм. За, та нараа би хамгийн сүүлийн 2 3 хойлоогоос. За, 2 3 гой. За. Чипсэн. Оо. Ой. хаалганы хараас хэлсэн. Тэр нэрээ дуушлаа амар бас. Амар. Гэтэ бүр хоёр хаатай. Нэвтрүүлгийн цуврал болсон шидэглүүдийн нэг амар хаалга. Амар хаалганаас юу ч гарч ирч магадгүй. Димэт биш амар юм. Багийн гишүүд дөрмөө баримталж чимээ баг гаргасан ч шийтгүүлж байгаа оролцогч өөрөө хитрхи их чимээтэй байсан учраас мөнгө надад үлдлээ. Харамсалтай байна. Хитрхи их чимээ гаргаснаас болоод багтаа мөнгө авчирч чадсангүй. Ингэснээр багийн нийт мөнгөн дүн хэвээр үлдлээ. За 1 2 3
Шийтгүүлэгч багийнхаа нэг гишүүнийг үүрэн 20 удаа сууж босох ёстой. Энэ даалгаврыг амжилттай биелүүлж чадвал багтаан 60,000 төгрөг авчирна. Суугаад чиж. Даалгаврыг дутуу биелүүлсэн учраас энэ даалгаврын мөнгө надад үлдлээ. Харамсалтай байна. Дон төрөйдөө даалгаврыг дутуу биелүүлж багтаан мөнгө авчирч чадсангүй. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн хэвээр үлдлээ. Нэвтрүүлгийн 2 дугаар үе амжилттай өндөрлж байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Энэ бол чимээгүй номын сан. Тун удахгүй сүүлийн үеэр уулзцгаая. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа хэн нэгэн амттай жигнэмэг эднэ. Харин сүүлийн даалгавар юу байх вэ? Энэ бол чимээгүй номын сан. Чимээгүй номын сан сүүлийн үе. Сүүлийн үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлснээр энэ удаа хамгийн их мөнгөнд дүн болох 100,000 төгрөгийг авах боломжтой болно. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Эхэл. Юу дуртай. Дургоо. Энэ удаагийн шидэглийг DJ Цэйд биелүүлнэ. 5 ширхэг жигнэмгийг 1 минутын дотор эдэж дуусгах ёстой. Тэгтээ тэр энгийн нэгэн амттай жигнэмэг биш ээ. Бол Юутай байгаа. Даалгаврыг хугацаанд амжиж биелүүлж чадаагүй учраас энэ даалгаврын мөнгө надад үлдлээ. DJ Цэйд даалгаврыг амжилтгүй биелүүлж багтаан мөнгө авчирч чадсангүй. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн хэвээр үлдлээ. Сүлийн даалгавартай амар дүү.
Юун дээр их юм. Тэгтээ юу үлдээж байгаа ч тийм би юу Хоолын дугаар дэж. Өгч авчихсан. Юу тэр дэж идэх гэж авчихдаг өөр дэж. Гаднаас үйлчлэгч бүсгүй орж ирж шингэн зүйл уухыг санал болгоно. Харин тэрийг 30 секундын дотор ууж тусгах ёстой. Хэрвээ тэгж чадвал багтаа 100,000 төгрөг авчирна. уучлаарай нэг ёстой. Яг ямар нэг. Яг таван дэж ажиллаа. Юу ч юм цаашаа. Бөөлчихгүй дараа. Тэгэхээр муухай байна. Даалгаврыг маш амжилттай биелүүлж хамгийн их мөнгөнд дүнг авч чадлаа залуусаа. Баяр хүргэе. DJ Z даалгаврыг маш амжилттай биелүүлж багтаа 100,000 төгрөг авчирлаа. DJ залуус маань чимээгүй номын санг амжилттай даван гарлаа. Тэд багаараа 240,000 төгрөг хоцсноор хүндус бүр 40,000 төгрөгтэй гэртээ харж байна. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлэг та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэг дээр гарсан даалгавруудыг дуурайж хийх хориглоно. Энэ бол Чимээгүй номын сан. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. Nippon TV Илүү их шийтгэлийг ойрыгоос